Baby, you can call me swaggy. Baby, you can call me swaggy. You can call me swaggy, babe. За бүгдээрээ сайн байцгаана уу? Санж байна. Тэгээд энэ удаа reaction видеогоор уулзах гэж байна. Тэгээд би бол нэг олон reaction видео хийхгүй байх. Гэхдээ би өнөөдөр нэг хийж үзье гэж бодлоо. Тэгээд ямар дуун дээр хийх вэ гэхээр Солонгосын Blackpink гэдэг хамтлагийн нэг шинэ дуу интернет нэлээд харин илдэг юм болоод ирсэн. Нэг өдрийн дотор 50 сая хүмүүс ч илүү боо юм болоо. Тэгээд би за энэ клипийг үзээгүй гоохгүй. Тэгээ үзээгүй клипэн дээр хийж үзье гэсэн. Тэгээд бусд гайгүй гэсэн дуунууд дээр болохоор алидийн хийцэн болохоор тэгээд энэ дууг сонголоо. Тэгээд Монголд ихтэй угаасаа K-pop-ийн фэнүүд амар их байдаг бах. Би ч гэсэн бас Big Bang-ийн нэлийн фэн. Тэгээд харамсалтай тавуулаа байхад Монголын үзэж амжаагүй житл боо юм болоо сайхан та нар бас мэдсэн бах. Тэгээд Солонгосчууд өөрсдөө угаасаа жоохон тийм хил амтай бүтэн үндэстэн улсыг ийм тийм гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ ер нь бол хэрэг заргыг хийхдээ бол маш сайн ард түмэн юм байна гэдгийг одоо энэ K-pop-ийн хэрэгүүдээс бол анзаарж байна. Үнэхээр өмнөх ерөнхийлөгчдөө авч буулгахдаа ч гэсэн бас яг хил ам таталсаар байгаа л авч ийсэн. Тэгээд яг шудраг бус байдлын эсрэг бол тэмцэж чаддаг ард түмэн юм байна. Хил амтай ч ард түмэн юм байна. Тэгээд Big Bang хамтлагаа үзэж чаддаг дарамтч байна. Бас Tiara, Wonder Girls гэдэг хамтлагуудыг эд 20 наснда бас сонсч л явлаа. Гэхдээ сүүлийн үед бол огт мэдээлэл алга. Blackpink хамтлагийг бол ерөнхийдөө сонссон. Гэхдээ дуу муугийн сайн мэдгүй. Харин тэдний хамтлагийн Lizag бол би нэлээд дээр үеэс мэднэ. Тэгээд өнөөдрийнхөө бичлэг рүү хэдүүлээ орцгоё. Тэгэхээр энэ түрүүнд Blackpink Kill This Love нэр нь 143 сая 5 өдрийн өмнө. За. Лиза ийм хүүхэд болсон. Хүүхэд чийтэй одоо. Би Лизаг яаж мэддэг вэ? Би танаар клипнээс өмнө үзүүлээ зэ. Лизаг би яагаад мэддэг вэ гэхлээр бүр дебют хийхээс өмнө заяа энэ хамтлагт одоо хамтлагийнхаа нэрэж бодж болоогүй. Аль одоо Солонгосын K-pop хамтлагууд чинь 4-5 жил амар удаан бэлтэж байгаад юу яадаг шүү дээ. Гарч ирдэг шүү дээ. Тэгээд энийг яаж мэддэг вэ гэхлээр одоо би ингэж би энэ бичлэгийг хэдэн онд юм бэ чи 12 онд үзсэн байгаа байхгүй. 12 онд энэ бичлэгийг үзээд нэг YouTube-ийн амар бүжгэлдэг охин баглаа. Энэ одоо YG тухайн үед чинь Big Bang ийдсэн чи YG-ийн охин байна гээд тэгээ анхаарч ирсэн Lizag. Тэгээд одоо бусдаас хальт бусдын гарна. Бусдаас шал өөр хөдөлдөг. Энэ минь бол эвсэлгүй хүн бол маш тэнэг харагдахаар хөдөлгөнө. Тэгээ энэ бичлэгийг үзээд Blackpink гэдэг хамтлаг биш ээ. Lisa гэдэг охин одоо тухайн дебют хийх гэж байгаа юм байна гэдэг үзчихсэн. Тэгээ дараа нь энэ хамтлагт гарч ирсэн нэг мэдсэн. Тэрнээс өөр Blackpink-ийг мэдхгүй. Үг нь бас сериоз орж ирж штт. Тэгээд угаасаа K-pop амар экстра орж ирдэг л те. Одоо энэ өнгө зүс бодог тухайн үедээ тэгэл гэл хэдэн жилийн дараа үзэнгүүт нэг сони арай гялцэлэн сүулдэ амар худлаа харагдаад тийм. Одоо ингээм амар гялцэлэн.
Lisa can spit. За үг нь бол яг Солонгос дээр ямар амар punchline майн хэрэглээд байгааг мэдэхгүй юм. Flow бол бас бэш. Тэгэл яг юм K-pop оролт орж ирж гин ингэж дараагаар ингэж ийснэ унгааж ийснэ одоо тахилт нь яг хаа гэл яг алах бах. Тэр ийм экстра. K-pop бол яг ч үнэхээр экстра. Blackpink-ийн GD юм шиг. GD дандаа үнгэлж идэг. Тэгээд одоо тэгээд Юу энэ Tom Brady шиг хуцсан юм шиг байна. Та нар одоо Blackpink-ийн юу гэдэг чинь Big Bang жишээ нь VIP гэдэг фэнүүд нь тусдаа нэртэй байдаг шүү дээ. Энэ Blackpink-ийн өөрсдөө юу гэж нэрлэдэг? Комментэн дээр бичээрэй заяа. Хавханд шидчих. Blackpink-ийн царийн саяны охин үү те. Хамтлагт яг нэг нүүр царай болсон охин. Тийм үү шүү. Тэатро яг тийм солонгос маягийн царай гэхдээ пластик баг орсон юм шиг. Энэ одоо нөө TikTok мокон дээр нөө мейкап хийснээр фүн гэж шин царай гарч ирж мэрдэг. Тийм л ая тахилтан ойл зүгээр юм шиг нэ. Лизагийн эсгийг ахиав чи энэ доноос тэр л юм таалагдлаа. Эй. Чо. Дэрэ. Хай. Скут. Зэйн бэнд Blackpink хамтлагийн нэг юм байна. Тэгээд комментнуудаас нь уншия. Хүмүүс юу гэж яах юм? Бид 100 сая хүрлээ. Ойл амар хүчтэй фэнүүтэй. Comeback хэсэг байж байгаа шинээр гарч ирсэн юм. Blinks гэж нэрлэдэг юм шиг юм тий өөрсдийгөө фэнүүд нь. За тэгээд нэг онц коммент алга. Ийм клип байна. K-pop юм болсон юм байна. Болсон байна ч яг үндэ яг энэ байдлаараа л байгаа л идэхтэй яг үндэ яг нэг юм гялцал гэл царайнууд гараал гонглж мөнөглөл ард нь гал гарч мараал. Тэгээ нэг юм экстра байгаал тухайн цаг үеийнхтэй хувьсч хөгжмөн жоохон шинжлэхдэл царайнууд нөр болоод хэдиймэр байж л байгаа юм байна. Тэгээд яг K-pop дуу сонгосон бэ гэдэг юм бол нэгдүгээр үзэгээс хоёрдугаарт бас нэг юм биелэх гэжсэн болохоор
альва улс оронд soft болон hard power гэж байдаг. Hard power нь цэрэг армийн хүч байдаг. Soft power нь урлаг соёлын давталгаан байдаг. Тэгэхээр Солонгос сүүлийн 30 жил орчимд 80-аад оноос хойш өсрөнгөө өгсөн олон зүйлийнх нь нэг нь мэдээж улс төрийн олон юм байгаа. Гэхдээ бас нэг зүйл нь бол бид нар soft power гэдэг зүйлээ маш их хөгжүүлж өгсөн. K-pop болон K-drama Зүүн Азийн оронд өөрсдийнхөө эдийн засагт нөлөөлөх үз маш том одоо нөлөөг зөвхөн урлагаараа дамжуулж үзүүлж чадсан. Тэгээд soft power гэдэг нэг тийм байдаг. Тэгэхээр монголчууд бас энэ тал дээр одоо зүгээр нэг мөнгөний ажил гэдгээс биш бас цаатахыг нь бодож анхаарч эхлэх болов манай залуучууд оёстой болоод Азад нэрн гараад эхэлцүүдхгүй дэлхийд нэрн гарах бах. Тэгээ Монгол бүх залуучуудынхаа ямар ч үзэл бодолтой байж болно. Гэхдээ нэг зорилготой байгаасаа гэж хүсье. Тэгээд дараагийн имжлэгээр уулзлаа баяр таа.